хэн нэгний зүрхэн дасах гэрэл та байгаарай. Нэр нэгтийн чихнэг. Үргэлжид үрийнхээ төлөө сэтгэл эмтэрч суудаг ижи аавынхаа ачийг хариулсан хүн энэхэн зам буйланд байдгүй юм гэнэлээ. Ачийг хариулах юмсан гэсэн сэтгэлээр бусдад сайныг хүсэж бусдын төлөө чин сэтгэлэн зориулах нь залбирлаас ч хүчтэй байхаа. Тэгж чаддаг хүмүүс л газарт байгаа бурхад тэнгэрт байгаа шүтэнүүдийнхээ ачийг хариулдаг гэж итгэнэ. Нэр нэгтийн чихнэг нэвтрүүлгийн багийнхан Төв аймгийн Бадсүмбэр суманд байрлах хүмүүсийн хэл сурснаар Ахмадын асрамжийн газрыг зорьсон юм. Энд хэн нэгэнд хаягдж орхигдсон, харж хандах хамаатан садангүй, өвдөж зовсон, өөртөө итгэсэн олон ахмадуудад охин шиг нь хандаж бачуухан орон зайг нь уужин болгож чаддаг нэгэн бүсгүйг онцлон түүний амьдралд бас нэгэн шинэ өнгө нэмэхээр зорьсон. Солонгочтой яг би өдөр болгонд гараа болгоноор нь таарлтаа уулзаад явж байгаа. Баярлалаа гэж би өөр ямар гавь ахад. Тэгэж хэмэд баярлалаа гэж. Би өөр хараагүй болоод энэ чирээд олон жил болж байна. Би урд нь өөрөө ажил хийж явсан. Би булганаас ирсэн. Намайг сайхан асарч ер нь өдөөс чинь ээж асаатаа усууд байгаа. Энэ охин бол сайхан хүний үгнээс яахгүй за миний тэгээд өгөөрэй эгчтэй ингээд өгөөрэй бол заагаад хэрэгэвэл энийг дуудана. Тэгээд маань орж ирээд яг нөө доогоо эгчээ гэдэг. Эгч нь тийм байна заагаад хэрэгтэй байна хэрэгтэй гэвэл тэгэл над хэлнэ энэ маань над уучлаад ингэж өгдөг юм аа. За сайн уу эмээ? Би энэ яаж ин гайгүй юу? За толгой дээр нь яасан? Дээр нь дэш нь доош нь болох уу? Жаахан хаашгаа налуулчих уу? За тэгээ хоёлаа. Дээрээ жоохон налуулаад та толгойгоо жоохон өргөдөө эмээ. Зтэй. За аман цангаж байна уу? Шингээ юм уу хоо? Айгүй. За өдөр одоо орой 4-ийн цай ирэн тэгэхээр би тань цай уулгана заа юу? Одоо 4 цаг болохоор шингээ юм ирэн тэгэхээр ууя заа юу хоёлаа? Одоо хэдэн цаг болж байгаа вэ? Одоо 2 өнгөрөөд 3 болох гэж байна. За намайг Тахаараа өвгтөс Солонгой гэдэг 88 онд төрсөн одоо 33 настай. 2000 онд ээж автагаа цуг энд ирээд одоо 2003 онд ээж маань насураад 2006 онд аав маань насурсан. Энд яагаад ажиллах болсон шалтгаан гэвэл миний ээж аав хоёр угаасаа энд үйлчлүүлж хагаад өөд болсон болохоор би бас энэ хэдэн хөгшчүүлтэйгээ бас өөрийнхөө ээж аав шиг дотн санагддаг учраас сургууль соёлд ерөнхийдөө сурна гэсэн тийм бодол байгаагүй шууд энд ажилд орсон баг. Хүүхдийн цангинсан инээд хүлээсээр хорвоо гэлээсэн хосууд 50 нилээд гарсан хойноо төрөөд сар болж байсан бяцхан охин үрчлэн авсан гэдэг. Гэвч хорвоогийн жамаар нас дээр гарч
өвдөж зовсон тэд бяцхан охины хамт асрамжийн газар иржээ. Танихгүй олон хөгшчүүлийн дунд тавилан заяагаа зурн суугаага балчир охин яах мэдэх вүлээ. Аав ээжийг алдсан тэрэнд ахмадууд аав шиг нь дотно, ээж шиг нь энхри санагддаг болжээ. Нэг дээр нэг эмээ байдیں۔ Долгорч авгээд. Тэр эмээ ямар ч хэцүү үед, ямар ч зовсон үед байсан эвээ минь хөөрхий минь алтан бурхан минь нэ гэдэг байхгүй юу. Миний алтан бурхан шүү дээ гэд яг л нэг өөрийнхөө охин шиг боддог. Тэгээд болж өгвөл ер нь хайртай шүү л гэлдэг. Тэр нь надад аягүй дотн санагдаг. Тэр хүн хэдий дотроо өвдөж байгаа ч гэсэн тэр өвдөлтөө би өвдөж гин гэж хэлдэг байхгүй юу. Алтан бурхан минь нэ гэд тэр нь л надад аягүй гоё санагддаг да. Ерөнхийдөө гоё сайхан өгшчүүл би. За, Тахрын Солонгоо маань эмнэлгийн тусламжийн албаны асаргааны асрагчаар манад анх 18 наснда 2006 онд ирж ажилласан. За 2016 оноос эхлээд яг асаргааны асрагч яг чиглэлээр тасралтгүй бол 5 дахь жилдээ бол ажиллаж байна. Солонгоо бол харьцаа хандлага бол сайтай. Ээж аав тэр хүний ээж аав өр хүүхдийн орлож асаргаа сувилгааг яг гардан хооллож, гардан живхийн сольж тэр хүнийг хүний өдөр тутмын ажлыг гардан суулж асарж байгаа ажил бол болохоор бас тэр хүний сэтгэл их гаргана л да. Тэр нэлээ өр зөөлөн нэмгэн сэтгэлтэй, төсвөр төвчээртэй байж л энэ ажлыг бол хийдэг ажил. Солонгоо маань энд бол ер нь бол сэтгэл гаргаж сайн ажилтан да манай Солонгоо бол. Ерөнхийдөө бол манай асрамж бол амар том өөрчлөлт гарсан. Наацх нь гэхэд өрөөндөө гуруулаа байдгүйсэн бол хоёулаа байх жишээний арай жоохон тоглог, том байртай, дэвшилттэй болсон. Ахмадууд хүртэл зориулаад лифттэй барилга хүртэл бариулсан. Тэрэгтэй хүмүүсийг буух зориулттай тийм налуу шаттай болгож өгсөн. Урд нь бол наад хуучин байшиндаа хахад хөгжлийн бэрхшээлтэй тэрэгцэртэй таягтай улсууд бууж суухад аягүй хэцүү байдаг гэсэн шатаар явхад ерөнхийдөө бол орчин үеийн 2000 оноос 2020 он хүртэл асар том өөрчлөлттэй болсон байгаа. За цэндөө дажгүй юу? Дажгүй. За хөл нь яаж ийн? Хөл аваад болж байна. Аваад болж байна. Шүүс мүс нь гайг байгаа үстэй тий. Нэг жоохон идэх юм стайл байна. Шүүс хоохгүй байх. За Гайг хөл байна. хаал ондондоо давгүй. Давг байгаа юм. Тий өглөө болгосон байгаа. За миний үндсэн цалин болохоор 483 мянган төгрөг. Би сард 2 хувааж авдаг. Сарын өмнө болохоор 200 мянган төгрөгийг сарын дундуур авдаг 15 10-аар. Тэгээд 2 дахь цалингаа болохоор сүүлээр 20-д гаргаж ерөнхийдөө авдаг. Нэг комиссын бараа нэг хэсэг зарах гэж үзсэн. Тэгээд ерөнхийдөө яг эргэлдэх мөнгөгүй болохоор манай эндхийн чинь ер нь голцоо дандаа зээл гэдгээрээ ухтгуунаараа авдаг. Тэгээд тэр болтол цалингийн хүлээдэг. Би буцаага цуглуулж авах гэж бас нэлээд юм болдог. Тэрэндээ жоохон бүтлгүүдэд ахын бараа ерөнхийдөө зарж үзсэн. Тэгээд одоо болохоор би нэг 2 жилийн өмнө, жил гарны өмнө хэдэн дахин авсан байгаа. Хоёр сайхан хүүтэй
Бүхий л ээжүүдийн адил түүнд алсыг харсан амьдралаа нь дээшлүүлэх олон мөрөөдөл бий. Сүүний чиглэлийн үнэтэй болж цагаан идэ боловсруулах, малтай айлуудад хэвэгтэй жээл зарах, дахианы аж ахуй эрхлэх гэдэл. Сарын 400 гаруй мянган төгрөгөөс нийгмийн даатгалаа төлөөд бас бус жаахан мөнгө хураасаар ноднон 6 ширхэг дахиа авсан нь өдгөө 13 болон үржижээ. Дахианы байр бариад 30 дахиад нэмээд авчих юм бол суманда өндөгнүүдэд борлуулах хүслийг биелүүлэхээр нэр нэгтнүүд нь хөдөлж эхэлсэн юм. За сайн бацхан уу. Би бол зохиол сэтгүүл Шууран Солонгоо байна. Тэгэхээр би өнөөдөр Like телевиз дээр ямар зорилготой ирсэн бэ гэхээр нэр нэгтийн чих нэг нэвтрүүлэгт оролцохоор ирсэн байгаа. Энэ нэвтрүүлэг маань нэр нэгтээ хүмүүс нь бусдаа нэг ч гэсэн айлыг орлоготой, амжиргаатай болоход нь тусалдаг ийм зорилттой өнөөгийн нийгэмд гарцаагүй чухал хэрэгцээтэй ийм сайхан нэвтрүүлэг байна. Тэгэхээр би өнөөдөр энэ Like телевиз дээрээс бусад солонгоо нэртнүүдтэйгээ уулзаж ямар арга хэмжээ авч болохоор байна, ямар солонгоо туслахаар байна, энэ бүгдийнхээ ярилцахаар шийдсэн байгаа. Сайн байна уу? Сайн байна уу? Сайхан урдж байна уу? Сайхан урдж байна. За мөрлөөрөө. Сайн байна уу? Өдрийн мэнд. Сайн байна уу? Өдрийн мэнд солонгоо. За. Ямар сони юм? За солонгоо. Солонгоо. Инхээр ч бүр 3 солонгоо. Энд одоо 8094 солонгоо цуглуул одоо юугаар нь ялах юм бэ? Тэ их сони юм байна шүү дээ. Би нэг солонгоотойгоо хамт сууж үзсэн. 2 солонгоотойгоо хамт сууж байгааг юм шиг өстэй сони. Намайг Жигмэдийн солонго гэдэг. Би Увс аймгийн Хяргас сумын ариад гэр бүлийн хос дуучин хантайгаа хамтарч уран бүтээл хийдэг ийм өсгөө байна. За намайг болохоор Пүрэв дөржийн солонгоо гэдэг. Монгол даатгалд иргэдийн даатгалын мэргэжилтэд хийдэг байгаа. Тэгэхээр та нар ерөөсөө ижил нэртэй хүмүүстэйгээ ингэж олноор таарч байсан уу? Ер нь та нарыг яаж ялгадаг вэ? Намайг бол өндөр ээжил гэдэг. Их намхан болохоор тэгдэг байх. Өөрөө чинь жишээ нь бос солонгоос юугаар ялгах вэ? За миний хувьд бол би одоо урлагийн салбарынхаа маш олон солонгоог бас ерөнхийд нь мэднэ. Заримдаа дотн, заримдаа ерөнхийд ийм солонгоо байдаг бол мэднэ. Миний найз нөхдийн хүрээнд бас солонгоо байдаг. Жишээлх юм бол одоо Дөөрөвж Эрдэнэ театрын концертмейстер одоо урлагийн гавьдтан Баттөмөр багшийн хүү Солонго гэж мундаг одоо Монголын номер 1 концертмейстер хүнийг хүндэлж явдаг. Мөн манай урлагийн салбарт Emotion гэх хамтлагийн Солонго гэдэг дуучныг ерөнхийдөө мэднэ. За тэгээд үндэсний дуужийн чуулгын ятгч нь одоо сүүлийн үед маш сайхан уран бүтээл хийж байгаа ятгч нь Солонго гэд охинтой бас ерөнхийдөө найзалдаг. За тэгээд гэр бүлийн Солонго гэд найзууд байгаа. Мөн ардын одоо дуучин долгор ардын жижигэн долгоргоон шав Солонго гэх бас дуучин охин маань байгаа. Гэх мэтч нойр өрний маш олон сайхан солонго нарыг бол таньнаа. Манай Пүрэв дөржийн солонгогийн хувьд ямар солонгоотой таарч яв? Би саяхан нэг амар сонь тохиолдол болсон л доо. Яг мэрэгчлэр ингээд ажлынхаа дагуу ингээд ажиллаа хийжсэн чи яг өөртөө нэг онд нэг өдөр төрсэн солонгоо гэдэг найзтай болсон. Гэхдээ яг тохиол бид нар ингээд танилцаад удаагүй ч гэсэн бид нэр харилцаа ингээ маш дотны найзууд чинь ингээ нээлттэй би бинийг маш сайн ойлгож чаддаг. За тэгээд дээрэс нь Монгол даатгалд бас яг надтай ижилхэн солонгоо гэдэг охин байдаг. Бид нар бол маш сайн хамтрагч. Миний хамгийн том төшөөлөл болохоор манай солонгоо маань ер нь бол маш дайчин мундаг эмэгтэй байдаг. Тэгэхээр солонгоо, Шууран солонгоо би Жигмэдийн солонгоо, Пүрэв дөржийн солонгоо болгон мөрөөдөлтэй. 8094 солонгоо бүгд мөрөөдөлтэй. Тэр дундаас турхааны солонгоо маань болохоор хувийн аж ахуйтай. Өөрийнхөө орлогод нэмэрлэх ийм зорилготой байгаа. Тэгэхээр бүгдээрээ солонгоодоо яаж тусалж болох вэ? Ямар хувийн аж ахуй эрхэлдэг юм бол одоо асрах газарт асрагч хийдэг юм л дээ. Хэвтрийн тасгийн асрагч гэдэг маш олон хэвтрийн хүнийг асардаг дайчин бүсгүй. Түүнээс гадна тэр бүсгүйд юу хэрэгтэй байгаа гэхээр 6 ширхэг дахиад аваад тэр нь 13 болж өртсөн гинэ. Одоо тэр хүн 40 дахиатай дахианы байртай болчвол айгүй сайхан амьдралд нь нэмэртэй, орлоготой
болох гээд байгаа. Тэр их дайчин бүсгүй учраас би чадна гэж бодож байгаа. Тэгэхээр тэр бүсгүйдээ бид нар бүгдээрээ яаж тусалж болохоор байна гэдгийг ярилцъя. Харин одоо тэгээ Монголд байгаа бүх тэр 8094 те бүх солонгоо одоо бид нар чиний хувьд ч тэр миний хувьд ч тэр бүх солонгоонортойгоо бас энэ сайхан мэдээ дуулгая те фэйсбүүк хаягаараа дуулгаад өшөө солонгооноор одоо энэ солонгоод одоо сайхан нэгдэж нэг сайхан бүсгүйгэж гэсэн ийм сайхан мөрөөдлийн биелүүлэхийн тулд бүгдээр хамтдаа чад бүхнээрээ нэгдъя гэж бодож байна. Тэр миний хувьд бол те. За миний хувьд болохоор 3 жилийн өмнө нэг сайн дурын энд оролцоод Батцамбарын асрах газар очиж байсан. 2 илүү 3 давхрт нөгөө хэвтрийн хүмүүс байдаг шүү дээ тий. Үнэхээр хүн санагдчихсэн тэр хүмүүсийг хараад. Тэгэхээр тэр хүмүүсийг асрангаа хажуугаар нь хувийн аж ахуйгаа эрхэлдэг гэхээр үнэхээр мундаг бахархмаар эмхтэй. Тийм болохоор нөгөө заяан зөв хүнийг тий санаа олон зүйл төвших байх гэж найдаж байна. Санаа зөв бол заяа зөв. Асрамжийн ганц чи одоо нөгөө төсвийн байгууллага тий. Тэгэхээр төсвийн цалин байна ямар үгүй одоо үед тий. За Солонгоо нэртэй энэ аянд мань оролцож байгаа 2 сайхан үзэсгэлэнтэй Солонгоодоо баярлалаа. Ингээд өөрийнхөө уран бүтээлээс өргөн барьж байна. За маш их баярлалаа. Амтхан уншаарай. За Прүдержийн Солонгоодоо номын дээжээ барьж байна. За тэгээд бүх Солонгоо нартай аз жаргал сайн байх хүсье. Нэр нэгтнүүд маань чих нэг, сэтгэл нэг байж өөр өөрсдийн ажлыг хуваарлаг авч нэр нэгтээ солонгоодо туслахаар утсаар ярьж, пост бичиж, уулзалт хийж өгвэ сарил. Хичээсэн бүхэнд амжилт ирдэг жамтай. Нэг хүнд тусалж, нэг ч гэсэн айл өрөх, орлогоо нэмэгдүүлэх нь нэр нэгтнүүдийн хувьд юу юунаас чухал байгааг харах хичнээн сайхан. Амжилт солонгочуудаа. Сэмэнэ. За энэ мундаг уран бүтээлч эгчтэйгээ ирж уулзж байгаа дахь баяртай. За Солонгоо эгчээ уран бүтээл өндөр байна уу? Өндөр байна. Та бүхэн сайхан хаварч чинь үү? Оо сайхан. Өстой сайхан хавар болж штэ энэ жил. Тэгээд бид нэр өнөөдөр лайк телевизийн нэр нэгтийн чихник гэсэн нэвтрүүлгээр явж байгаа. Нэр өнөөдрийн нэвтрүүлгээ сонгож Батцамбарын асрах газарт ажилладаг Солонгоо гэж бүсгүй туслахаар болсон байгаа. Солонгоо маань их дайчин, шургуу гэвч бас ажил амьдрал орлогот нь нэмэр тус хэрэгтэй ийм Солонгоо байгаа. Маргааш бид нар одоо дархааны Солонгоо дээр очино. Тэгээд та Солонгоод маань ямар үг дамжуулмаар байна, ямар өрөөл хайрламаар байна тэрийг хэлж хайрлаач. За би одоо энэ амьдаа нар тийм ээ Солонгоо нарын энэ сайхан үйлс бүр баяртайгаараа нэгдэж байна тий. Би бас дэмжин гэдгээ илэрхийлье. Тэгээд ер нь бол юунд ч битээ сөхрөөрэ тийм ээ дайчин энэ чанараа бүү алдаарай яач ч байсан одоо дэмжих хүмүүс байгаа шүү л гэж хэлье да. За нэр нэгтийн чих нэг нэвтрүүлэг маань үргэлжилсээр 11-р хороол дээрээ байна. Бид бас нэгэн Солонгоотойгоо уулзах гэж байна. За бид одоо Цайдам Трейд компани захирал Солонгоогч мань бидний саналыг найрсгаар хүлээн авсан учраас одоо бид нар ингээд ажлаар нь зочлох гээд явж байна. Одоо ингээд бүгд орцгоё. За хүрэлцэн ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд ингээд ийм өөрөөсөө гадна дахиад 2 солонготой анх удаага уулзч үзэж байна. Ер нь бол ямар хүмүүс байдаг бол гэж хаяа нэг хүн нэг тэнэг бодол орох үед бол боддог лээ. За мундаг зохиолч ирсэн байна. За тэгээд мундаг ажиллах охин ирсэн байна. Дахиад нэг солонгоо туслах байгаа талаар сонсоод чад хатгаараа туслах сэтгэл бол яалтчгүй төрлөө. За манайх бол нөгөө Монголд гар аргаар бурамхан нэрийн чихэр үйлдвэрлэдэг компани. Бүтээгдэхүүн маань худалдаанд гараад одоо бараг 4 жил болж байна. Тэгээд байгалийн гаралтай жимсний охийг тэгээд чихрэн дээрээ дүрс хийх боломжтойгоор цардуулгүй витамин C-гээр байжуулсан ийм нөгөө одоо онцгой бүтээгдэхүүн гэж би бол бүтээгдэхүүнээ нэрлэх дуртай. Ийм бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Тэгээд импортыг орлох экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Ягаа заавал гадны чихрийг л байнга идэж айл болгон байгууллага болгон тавгийн чихртэй гэдэг шүү дээ тий.
Тэгээд яагаад дандаа л гадны чихрийн гой сайхныг гайхаж идэх ёстой гэж одоо Монгол хүн хийж бүтээж болно гэдэг тийм одоо хүсэл эрмэлзлээр энэ бүтээгдэхүүнээ эхлүүлсэн үйлдвэрлэлээ 4 жил одоо болчлоо. Тэгээ 2 жил нь ковидтай байлаа. Тэгээд ингээд та бүхнийг ийм гой сайхан санаачлалтайгаар сайхан сэтгэл өөрлөж ингэж манай үйлдвэрээр зочилж тэ тэгээд бас нэгэн солонгоо туслахаар ийм нэвтрүүлэг хийж байгаа та бүхэнд оролцож байгаа та бүхэн нэвтрүүлгийн хамт олон бүгдээрэнд нь маш их баярлалаа. Талархал илэрхийлээ. Тэгээд та бүхэнд ажлын өндөр амжилтыг хүсье. Хамгийн сайн сайхныг хүсье. Тэгээд солонгоод маань бас дамжуулж хэлээрээ тий 13 дахиатай болоорой, дахианы үйлдвэртэй болоорой гэж өрөөсөн гэж дамжуулаарай. Мөрөөдөл бол байх юм бол хизээч метршгүйгээр байх юм бол тий бэлэхгүй зүйл гэж бол байхгүй, зоригтой байх хэрэгтэй. Амар юм гэж угаасаа байхгүй шүү дээ. Тэгэхээр би бол чадна гэдэгт нь итгэлтэй байна. Тэгээд амжилт хүсье да гэж дамжуулаарай. Зохиол сэтгүүлч Шууран Солонгоо ярьж байна. Лайк телевизээс ярьж байна. Над телевизэд хандсан л да нэвтрүүлэгт орох боломжтой нэг. Тэгээд ерөнхийдөө яг ямар нэвтрүүлгийн яг юу хийж байгаа гэдэг материалтай бас танилцсан. Тэгээд миний зүгээс би сандаа хийсэн яг өөрөө шууд очиж нэвтрүүлэгт орох боломж олгоод. Гэхдээ зөвхөн тодорхой хэмжээний над тустай хэрэгтэй байгаа эмэгтэйд одоо өөрөө туслая гэдгийг бол мэдгэсэн байгаа. Ерөөсөө ингэж олон солонгоотой нэг дөр сууж үзээгүй маань. Тэр за яг нэг солонгоотой бол таарч исэн. Түүнээс яг ингээд тухтаа яриа суугаад ингэж ерөөсөө үзээгүй юм. Тэгэхээр бидний Батцанбөрт байгаа энэ Тархааны Солонгоо гэдэг бүсгүй маань болохоор асар газарт ажилладаг хэвтрийн тасгийн бүр асрагч хүн байгаа. Тэгээд маш олон хэвтрийн өвчтөй хүмүүсийг одоо асардаг, хоололдог, памперс энсолдог, эмчилгээ дамжуулгыг нь хийдэг. Зүгээр нэг солонгоо туслах биш, ингэж урагшаа нэг ч гэсэн алхахыг, урагшаа нэг ч гэсэн хөдлөе, тийм ээ гэд хүч хүрхгүй байхад бид нар ийм олон чадaltaй солонгоо байхад яагаад нэгэндээ тусалж болохгүй гэж, тийм ээ. Тэгээд Тархааны Солонгоо маань анх болохоор 6 дахиатай байж байгаад одоо 13 дахиатай болсон. Яг ойрын зорилго нь мөрөөдөл нь гэх юм бол дахианы байртай болох. Одоо яг байгаа дахиан дээр нэмээд 40 дахиа худалдаад авчвал одоо яг Батцанбөр сумынхаа өндөгний хэрэгцээг хангадаг мундаг солонгоо болох гэдэг. За тэгээд бас ингээд энэ мөрөөдлөө биелүүлэхэд бид нар бас ингээд туслах гэдэг солонгоонууд маань нэгдээ явж байгаа өнөөдөр. Тэгээ бид нар өнөөдөр их олон солонгоотой уулзлаа. Сонирхолтой байл яг өөртөө ээжлэх нэртэй хүмүүс солонгоо гэж дуутахаар ингээд бүгд ингээд эргэж хараа. Таны ер нь бизнесийн зам нь ер нь хаанаас ихтэй та компанийнхаа тухай ярьж өгөөч. За яг би бол нөгөө нэг бас хэлний мэрэгчлээ хүн байна. Тэгээд юу яагаад ажлын гараа төмөр замаас эхэлсэн. Тэгээд төмөр зам дээр бас ачаа тээврийн ажил эрхэлж байгаа. Тэгээд тэндээсээ гараад ерөнхийдөө ийм одоо ийм тээвэр зохион байгуулдаг ийм компаниудаар ажиллаж байгаа. Тэгээ 2000 онд өөрийнхөө компаниг байгуулаад гарсан. Тийм ийм л замлалтай. Одоо тэгээ 2000-аас одоо хүртэл нэг ажиллаад байж байна. 21 жилийн араас түүхэн компани авчраа гэж бас том ачаа шүү тийм ээ. Одоо хүртэл ингээд энийг хийгээд жоохон тууштай байдгүй буюу солонгоо. Ер нь тууштай. Нэг хэлсэн юмыг бол ер нь дуусгаж ижил салдсан шүү. Ер нь бол тийм. Тийм гой зан чанарууд манай солонгоонууд байдаг юм байна тийм. За яг зөндөө л одоо мөрөөдөл байгаа. Тэгээд ямар ч байсан одоо бас нэг компанийнхаа хэмжээнд бас нэг мөрөөдөхгүй байна. Улсынхаа хэмжээнд мөрөөдөх юм бол одоо тэгээд улсынхаа энэ тээвэр логистикийн салбарыг сайжруулах гэсэн, хүмүүсийн чадваржуулах гэсэн. За тэгээд тэр нөгөө тээвэр логистикийн улсуудын мундаг одоо өндөр хөгжилтэй улсуудын одоо логистикийн системүүд аягүй сайн хөгжсөн байдгийг. За тэр эднэрт одоо төхөж очихсан гэсэн тийм мөрөөдөлтэй байдаг. Арай тэрэнд хүрчих юм бол тэгээ аанда болно дөө. Тэмүүлж байгаа хүмүүст бол би яхаарахгүй туслах ёстой л гэж боддог. Таныг хүрэлцэн ирсэнд их баярлж байна. Би ч гэсэн бас их баяртай байна. Тэгээ нэг ч гэсэн хүнд бас ингээд туслаад ингээд ялангуяа бүр нэр нэгтэнтэй туслахад одоо маш таатай.
нэг ч гэсэн Солонгоо минь сайхан яваасаа. Энэ лайк телевизийн нэвтрүүлэг үнэхээр сайхан нэвтрүүлэг. Яг сонсоод аяг сонирхолтой санагдсан. Тийм олон солонгоо цуглаад нэгэндээ туслана гэхээр бас гой санагдаад. Тэгээ оролцож байгаа ш. Хэдүүлээ бас нэгдэж нийлээд нэгэндээ ч гэсэн бас нэг тийм амьдралд нь одоо гэрлийг нь хамтдаа асаагаад өгчүүл бас гоё шүү дээ. Ингээд өөрийн уран бүтээлээсээ дээшлэн барьж байна. За их баярлалаа. За миний 13 дахь Одоо нөгөө юу завтай байгаа дээрээ сайхан уншнаа. Солонгоо гэж зохиолч байна гэдэг чинь бас үнэн тохиолдол шүү. Тий. Энэ нэвтрүүлэгт урьж оролцуулсанд баярлалаа. Тэгээд солонгоод одоо туслахтаа таатай байх болно, амьдаадаа туслахтаа таатай байх болно. Тэгээд одоо амжилт хүсье. Нэгнэ гэсэн халуун сэтгэлээр нэгдэж чадсан хүмүүсийн сэтгэл юутай гайхам. Ийм л хүмүүс оршин байгаа болохоор амьдрал дэндүү амттай. Тэ бай. Энэ хорвоод хэн ч ганцаараа биш. Чамайг огт танихгүй ч чиний төлөө юу ч хийж чадах хүмүүс байгаа гэдгийг мэдэрнэ гэдэг сайхан. За сайн байна уу та? Сайхан үйлж гин үү та? За та дэшээс. За намайг Шууран Солонгоо гэдгээ. Тэгээд энд Солонгоо гэж 70 настай ийм сайхан буураа амьдрдгийг мэдээд таны минь дамрыг асуух гэж, таны бие хааг асуух гэж ирлээ. За их баярлалаа. За та аль нутгийн гаралтай хүн бэ? Хаана ажиллаж яв? Энэ тухайгаа өөрийгөө товч танилцуулаад өгөө. Би одооны Дархан уул аймагт ажиллаж исэн төмөр замд билетийн касс хийж исэн. Энэ настай сайхан буянтай хүн сонсоод танд ингэж өчүүхэн гарын бэлэг гардуулахаар ирсэн байгаа. 70 настай цэнгийн Солонгоо өвчтэй энэ гарын бэлэг гардуулж байна. За баярлалаа. Насын минь аваарай. Маш их баярлалаа. Та минь урт удаан насалж эрүүлэнх байж биднийгээ баярлуулж яваарай. За ингээд танд уран бүтээлийнхээ дайжээс өргөн барьж байна. Та минь сонирхон уншаарай. За тэгээд нэр нэгтэй хүмүүс ч чих нэгтэй байдаг. Та ер нь их олон солонготой таарч яв. Энэ хөөрхөн цоглог эмээг бас солонго гэдгийг мэдсэн Шууран Солонго эмээтэй уулзаж гарын бэлэг өгч ёроолийн дээдийг сонслоо. Солонго туслахаар эхнээс нь дуустал сэтгэл шаналж эсвэл баярлж явсан зохиолч Шууран Солонго амьдаа олон хүний сэтгэл ёроолшин гэсэн ирээдүйд нь сайхныг хүссэн халуун сэтгэлийг багтаасан дугтвыг жижигхэн гартаа адгсаар Батсүмбэр сумыг зорьсон юм. Сар дахлын улмаас хөл хоройтой учраа олуулаа очихыг хүссэн ч ойр ганцаараа явж байгаа нь энэ. За одоо бид нар ингээд Төв аймгийн Батсүмбэр суманд ирээд байна. Энд асрах газар ажилладаг солонгоодоо туслахаар одоо нэр нэгтийн чихний нэвтрүүлэхээр ингээд багийн хам болон юм билээ. Сайхан нутаг байд юм байна. Одоо ингээд солонгоотойгоо явъя. За сайн байна уу? За сайхан авч байна уу? За ингээд тархааны солонгоодоо олон солонгоогийнх нь сэтгэлийн бэлгийг хүргэж ирлээ. Энэ бол цайдан тэрээд компани захирал солонгоогийн чамд заавал хүргэж амтлуулаарай гэсэн чихрийнхэн дээж байгаа. Бурамхан тэрээдгээд чихрийн үйлдвэртэй Монгол чихэр үйлдвэрлэж байгаа юм сайхан бүсгүй байна. За энэ бол Тойрол хааны хүрээ гэж сайхан амралтын газар Төв аймгаас холгүй байдаг 34 км газарт энэ амралтын газрын эзэн Солонгоо хатагтай танд энэ гэр бүлэрээ амраарай хэмээн энэ эрхийн бичгийг хүргэснийг гардуулан өгч байна.
амжилтаа сайхан амарч альжаалаа тайлаарай. Би чи юу нэг хятадтай байгаа юм байна. За бид солонгоодоо туслахын тулд маш олон солонготой уулзлаа. Тэгээд олон солонгоонор маань амжилтаа сайхан явж байгаа юм байна. Гэхдээ цар тахлын үе учраас бас байдал тиймхэн байна. Тэгсэн ч гэсэн энэ сайхан сэтгэлийн хандив болсон энэ мөнгийг хүргэж байна. Азийн замд трейд компани захирал Солонгоо, дуучин Солонгоо, гоёо компани захирал Солонгоо, сонмын Солонгоо, зураац Солонгоо, Монс группийн захирал Солонгоо тэргүүтээ олон хүмүүсийн ажилд оролцлоо. Тэгээд миний найз энэ мөнгөөр өөртөө туслах аж ахуйтай болж улам дэшээ өргөжин дэвчиж амьдрал ахуй чинь цэцгэлж байх болтугай хэмээн өргөснийг хүргэж байна. Баярлалаа. За тэгээд Шууран Солонгоо охиолч би одоо миний энэ 13 дахь ном байгаа. Ингээд нэр нэгтэй, чих нэгтэй найздаа ингээд уран бүтээлийн дээж өргөн барьж байна. Баярлалаа. За тэгээд өөрийн чинь ингээд зорж өссөн мөрөөдөл энэ махрангуй, шамдангуй ажилч хөдөлмөрч зан чинь улам сайхан болж олон ахмад наснуудаа асарч өргөж буян нь дэлгэрч явах болтугай хэмээн хувийн зүгээс өрөөж байна. За баярлалаа. За ингээд намайг тэр олон хүн дотроос миний энэ байгаа байдал, миний энэ ажлын цар хүрээ одоо намайг ингэж миний энэ дахиад шууржуулах гэж байгаа энэ ахуй хэрэглээнд тус дэмжлэг болсон та бүхэндээ маш их баярлалаа. Миний зүгээс яг үн дэлгэд хэлж барагшгүй үнэхээр их баярлж байна та хэдтэй. Тэгээ та хэдийнхаа ерөн илтгэлийг алдахгүй энийг улам цааш нь өргөжлүүлээд би одоо цаашдаа тахныхаа байрыг өргөжлөө том болгоно. Тэгээ дээрэс нь дахиад шуугаа нэмэж авна. Ер нь эхний шат нь ер нь бараг асуулгандаа орцсон яваа. Дахиад шуугнуудаа асуугаад судалсан байгаа. Тэгэд ерөнхийдөө та хэдийнхаа итгэлийг алдахгүй энэ амжиргааг дээшлүүлэх энэ айныг цааш нь та нарын итгэлийг алдахгүйгээр улам их өргөжүүлж өшөө илүү том болохын төлөө хичээж ажилланаа. Лайк телевизийн хамт олондоо маш их баярлж байна. Энэ нэвтрүүлгүүд намайг оролцуулж ирсэнд төлөө их баяртай байна. Сэтгэлд нь байсан галыг тулганд нь бадамлуулж өгсөн бүх амьтаада аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсээд Солонго маань хоолойн зангарч нулимс нь бүрхсэн даравхан инээмсэглсээр биднийг үдсэн юм. Хүсэл бүхэн нь биелж дараа ирэхэд далай шиг буцаад ирэхэд булаг шиг оргилж яваарай. Нэрнэгтийн сэтгэл гэж энтэй амьдрах сайхан.